Өдөр та бүхнийхээ орой амгалан айлтгая. Би сэтгүүл бадар шинж жаргалмаа. За энэ орой өдөр та бүхэнтэй уулзахаар Glogex компани тооцын дарга Наранбаатар экстудид ирсэн байгаа дуулгыг хүлээж хүрэлцэн таны үеийн талархлаа илэрхийлье. Тэр өдөрчид маань бас мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тунгадхой Call Mongolia нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 4 жилдээ зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр энэ хүү чуулга уулзалтыг 4 жилийн өмнө анх та зохион байгуулжсэн гэдэг мэдээлэл байна л да. Тэгэхээр зорилгоо биелүүлж байгаа юу? Энэ Call Mongolia чуулганыг бол би 4 жилийн өмнө санаачлаад жил болгон зохион байгуулж байгаа. Ерөнхийдөө яагаад энэ чуулганыг зохион байгуулах болсон бэ гэхээр тухайн үед бол нүүрсний одоо хайгуулын төслүүд үйлдвэрлэлөө шилжиж ирсэн. Урд өмнө бол Монгол улс зөвхөн эрчим хүчний хэдхэн цөөн уурхатай тулгуурсан бага хэмжээний үйлдвэрлэл явуулдаг юм жижигхэн салбар байсан л та нүүрс. Гэтэл 4 жилийн өмнө тэгэхээр бидний харсан одоо хараагаар бол маш богино хугацаанд энэ экспортын баримжаатай нүүрсний салбар бол огцон өсөлттэй байх юмаа гэсэн тэр чиг хандлагыг бид олж харсан юм байна. Тийм учраас энэ өндөр өсөлтийн одоо үйлдвэрлэлтэй холбоотой олон одоо асуудлууд ирээдүйд гарч ирэх нэ гэж харж байсан л да. Татварын хууль эрх зүйн орчны тийм ээ байгаль орчны за мөн орон нутгийн ингээд за дид бүтцийн ингээд олон асуудлууд гарч ирэхээр байсан. Тэгэхээр энэ одоо том хэмжээний үйлдвэрлэл явах гэж байгаа тэргүүлэх ач холбогдолтой салбарыг бид өөрчилж харж асуудлын жил болгон одоо ярилцдаг тийм ээ ийм одоо чуулгантай байх хэрэгтэй байна гэдэг илүү фокусд хурлыг бол бид олж харсан л та. Ингээд жил болгон явуулж байна. 4 дахь жилдээ одоо энэ сарын 20-21-нд зохион байгуулагдах чинь. Жил болгон үйл ажиллагааны одоо цар хүрээ бас нэмэгдэж байна. Ач холбогдол нь өсөж байна. Зорилгоо бол биелүүлж байгаа. Юу ч юм 2013 онд эдийн засаг хөндлөн байсан. Хөрөнгө оруулагч нүүр буруулсан ийм цаг өмгч байсан. Тэгвэл 2013 онд одоо хөрөнгө оруулагч ямар хөө байдалтай энэ чуулга уулзалтанд оролцож байв. Энэ жилийн хувьд оролцсон юм одоо бүртгэлээс харах юм бол энэ байдал ямар вэ? За ер нь бол жил болгон нэг 1000-1200 хүн орж байгаа. За энэ жилийн хувьд бол за нэг 1300 орчим. Өнгөрсөн жилийнхээс бол бага зэргийн өсөлттэй байхаар байна. За 13 онд одоо Call Mongolia чуулган явж байхад бол энэ чуулганд оролцож байгаа салбарын бол нэлээд айц төгшүүртэй санаа зовсон байдалтай орж ирсэн л та. Яг тэгэхээр ерөнхийдөө бол өрсөлдөөний орчинд бол бид нэр Монгол бол шахагдж байна. Дид бүтцийн бүтээн байгуулалт маань хоцорч байна. Гэтэл энэ одоо Орос гэдэг улс маань чимээгөө сууж байгаа бидний хажуугаар одоо дид бүтцийн бүтээн байгуулалтаа хийгээд ингээд одоо манай гол том өрсөлдөгч бол бид бол зах зээлээ шахаж эхэлж байна. Хоёрдугаар манай хөрөнгө оруулалтын орчин муу байна. Гуравдугаарт энэ ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор нэлээд том шүүмжил гарсан л да. Юу гэхээр тэр үед 2013 оны дөнгөж эхний 1 сар гараад Монгол Улсын ерөнхийлөгч захиргааны хэлбэрүүд орж арч нутгийн тухайн хуульд одоо бүхэлдээ өөрчлөх нэлээд том өөрчлөлтүүдийн төслийг оруулж ирсэн. За яг энэ төсөл орж ирэхдээ олон нийт тархтай холбоотой Call Mongolia чуулганд давхцаж ирсэн. Хэрвээ тэр одоо төсөл бол үндсэндээ бол илүү орон нутаг тийм ээ байгаль орчин бол хит давмгаалсан байдалтай одоо хөрөнгө оруулалтыг үргэх одоо ийм одоо зүйл залцуулалттай хатуу одоо хуулийн төсөл орж ирсэн л та. За тэр үед бол маш их шүүмж гарсан. Call Mongolia чуулганы үр дүнд бол чуулган дуусаад нөгөөдөр нь ерөнхийлөгч бол салбарын бүх экспертүүд одоо шийдвэр гаргаж нэг цуглуулж байгаа. За энэ хуулийн төслийг бол татаж авлаа. Бодлогоо бид уулуурхайн салбартаа бол гаргах хэрэгтэй байна. Дараа нь ач нутмалын хууль эрх зүйн асуудлаа дэс дараатаагаар хийх хэрэгтэй байна гэдгийг ойлголоо. Тийм учраас энэ бол ямар нэгэн одоо ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төр бол биш юм гэдгийг тодорхой хэлээд татсан. Энэ бол аюулгүй том үр дүн өгсөн. Тэгээ өнөөдөр яг энэ дэс дараалалаар одоо бид нар явж байна. Энэ жилийн Call Mongolia дээр бол бид нар хууль эрх зүйн орчны хувьд бол харьцангуй өсөлт гаргацсан, ахис дэвсэл гаргачихсан. Ийм одоо нөхцөл байдалтайгаар энэ хөрөнгө оруулалтын чуулганыг хийх нэ. 2014 онд нэлээд нааштай байдал бий болсон байх гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол төрөөс эрдэс баялагын салбарт баримлах бодлогоноо батлагдчихж байна. Хөрөнгө оруулагчийг эргүүлэн Монголд татахыг урайлан дуудсан тэм төр засгийн үйл ажиллагаа гэсэн идэвхтэй явагдаж байна. Яг бүртгэл юу ямар хөө байна вэ? Одоо бүртгэл бол 60 гаруй хувьтай явагдаж байгаа. Тий. За би дөнгөж саяхан авсан мэдээлэл бол ямар ч байсан нэг 700 гаруй хүн бол хуралд оролцох бүртгүүлсэн байна. За энд бол мэдээж одоо засгийн газрын төлөөллүүд байна. Мөн яамдуудын яг бас бодлого хэрэгжүүлэгч газрын дарга нар байж байна. За хөрөнгө оруулагч нар байна. Технологи эзэмшигч нар байна. За шинжлэх ухааны одоо академик хүмүүс орж ирж байгаа. За бас банк санхүүгийн олон улсын байгууллагын хүмүүс бас орж ирж байна. Хөрөнгө оруулалт гэхээр юу ч юм заавал гадны хөрөнгө оруулалтыг бид хардаг л да. Тэгвэл дотоодын хөрөнгө оруулалт нь ямар хэмжээнд байх энэ салбарт? Энэ салбарт бол харьцангуй дотоодын хөрөнгө оруулалт бас сайн явж байгаа шүү дээ. Тийм. Гол том төслүүдээр бол бид бол гадаадын хөрөнгө оруулалтаас тусламж авахаас аргагүй. Тэгвэл бол гол санаачлаа төслийг хэрэгжүүлээ явж байгаа. Одоо та харах юм бол Эрдэнэс одоо 5-7 бассейнд
орон нутгийн өмчит, төрийн өмчит, тийм ээ, хувийн одоо өмчт хамгаалсан ийм одоо 3 хвшлийн үйлдвэрлэл явж байгаа шүү дээ. Гурлал одоо үндэсний хөрөнгө оруулалттай. Тэр авж байгаа санхүүжилт нь бол зээлийн санхүүжилтээр авж байгаа учраас тэр бол менежментийн асуудал болж байгаа. Би нүүрс ассоциацийн тэргүүн нарантай ярилцчихсан л дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ салбар төрийн оролцоос хэд их байгаа нь одоо хувийн хвшлийнхнийг одоо үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй. Өөрөөр хэлэх юм бол төр хувийн хвшлийнхэнтэйг өрсөлдөж энэ зах зээл дээр ажиллаад байна. Тийм учраас бас тодорхой хэмжээний хөгжил саад бэрхшээл учруулж байна гэдэг зүйлийг ярьж байсан. Таны хувьд? Ийм их зүйл байгаа. Энийг бол нэг нэг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бол бид одоо алдаан дээрээ суралцах хэрэгтэй. Эрдэс баялагын өмнө өсөд ирэхээр бол ер нь бол популизм бол юунаас ихсэн мэхээр энэ баялагын чинь бол бид зараа та нарт одоо хишиг байдлаар өгнө гэсэн үүдэлтэй л. Тэгээ энэ нөгөө популист улс төрийн амлалтаа биелүүлэхийн тулд аль аль нам нь төрийн өмчт компаниудыг байгуулаад ихсэн байхгүй. Тэгээ энэ хамгийн гол том нөгөө нөлөөнд нь автсан салбар бол ялангуяа экспортын баримтчтай нүүрсэн салбар буюу энэ одоо Эрдэнэс 5 компани шүү дээ. Гэхдээ энэ Эрдэнэс 5 компани бол ингэж төрийн үйл ажиллагаанд оролцож ирснээр бас их сайн боллоо гэж бодож байгаа би. За. Яг тэгэхээр зовлонгийн нүүрч байгаа. Ингээ нүүрсэн чинь бол шууд ухаад ингээд шууд зарч болдгүй байна. Зарахын тулд одоо бас тодорхой хэмжээний өртөг шингэдэг, өрсөлдөх чадвартай бас байх хэрэгтэй. Тийм учраас нэг хувийн хвшлийнхнийхөө зовлон ойлгоод эхэлж байгаа байна. Тэгэхээр энэ нэг талаас бол их сайн сургамж боллоо. Сая тэгээд Шалковын гэрэн дээр бол нэлээд бодлоо шүү дээ. Тэгээд худалдаа авахчин бол үндсэндээ нэг байгаа байхгүй. Нийлүүлэгч маань ингээд төр. Тэгэхээр одоо яг нэг үйлчлэхэд өрсөлдөөн бол орон нутгийн өмчит 5 толгой, хувийн өмчит Эрдэнэс 5 толгой, төрийн өмчит за хувийн одоо Energy Resource. Энэ 3 компани бол нэг нийлүүлэгч таахгүй яг үндсэндээ. Тэгээ гуруула нүүсээ олборлоод нийлүүлнэ. Нэг худалдаа авахчаас нөгөөх маань бол үүндээ хаан суучаад байна л да. Тэгэхээр өрсөлдөх юм боломж харин байхгүй байгаа гэсэн юм шүү. Хооронд нь өрсөлдүүлээд байхгүй юу? Харин тэр өрсөлдөөн дундаас юу гэдэг хөгжил бий болж чадчихж байгаа юм уу? Өөрөөр хэлбэл төр давуу байдал тийм ээ эзэмшчихэд байгаа юм чинь хувийн хвшлийн тийм ээ дэвшил гарахгүй байна гэсэн би ойлголт байгаа юм л да миний хувьд. Тий яг зөв яг шууд тэр утгаас хэлж болохгүй юм. Ер нь бол өрсөлдөөн байгаа. Тэгээд олон нийлүүлэгчтэй учраас мэдээж нэг худалдаа авч байгаа. Бүгдээ л аль болохоор нүүрсээ борлуулахыг бодно тийм үү. Тийм учраас төрийн өмчт компани хувийн болон орон нутгийн өмчт компанид өрсөлдөж байгаа гэдэг энэ баг. Нарангуй хэлж байгаа бол тэр л гэж ойлгож байгаа. Гэхдээ зүгээр ер нь цаашдаа ингэж яваад байх юм гэдэг бас асуудал шүү дээ. Яах вэ гэж байгаа. Надад бол нэг юм санаа байдгийг. Зүгээр яг өнөөдрийн нөхцөл байдлаас харахад энэ жил бид 31 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргаж л дээ. Гэхдээ магадгүй 2013 оны шиг 50%-аар төлөвлөгөө бас бууж магадгүй орлогын төлөвлөгөө. Яг тэгэхээр зах зээлийн одоо нөхцөл байдал том хүнд байж байгаа тийм. Аль болохоор бид нэр нүүрсэндээ нэмэн өртөг шингээгээд зарах юм бол илүү өндөр үнэтэй зарж байгаа. Төдий чинээгээр манай экспортын орлого одоо улсын эдийн засгийн үзүүлэлт нөлөөлөл нь өндөр байж байгаа. Тэгээ энийг яаж хөвгөж байгаа юм? Тэгээ бид нэр арга зам нь юу гэхээр магадгүй тэр 5-7 бассейны компаниуд хоорондоо уулзах хэрэгтэй. Төрийн өмчт, хувийн өмчт тийм үү? Нэг талд нь гаргаад. Нэг талдаа гарах. Гэхдээ нэг талдаа гарахтаа бол одоо юу гэдэг бүгдийг хурааж аваад төр дээр одоо холимтуулна гэдэг арга замаар биш. Нийлээд борлуулалт менежменттэй нэг хий. Дэд бүтцийн менежменттэй нэг хий. Тийм ээ? Тэгээд тэрвэрлтийн асуудлаа нэг одоо шийдээ. Өөрөөр хэлбэл төр хувийн хвшлийн түншлийг яг юун дээр гаргах вэ гэдэг дээр илүү анхаарах хэрэгтэй юм. Илүү анхаарах хэрэгтэй энэ бод нөхцөл тэнд байдалтай. Тэгэхээр би ганц юм хэлэх гэдэг нь л да. За одоо төрийн өмчт Эрдэнэс 5 толгой бол баяжуулах үйлдэл байхгүй байгаа. За барилдлаа 3 жил. Тэг мөнгөний олтлоо дахиад хэдэн жил болох юм мэдгүй. Өрнөөсөө ган тийм үү? Тэгвэл яг өнөөдөр өндөр үнэтэй нүүрс авах болцоос байж байгаа. Өөрөөр хэлбэл энэ талд нь нөгөө Energy Resource 15 сая тонн нүүрс олболчихсон байд. Баяжуулах хүчин чадалтай үйлдэл барьц. Тэгвэл 10 сая л ашиглаж шин. 5 сая нь бол ашигладаггүй байх сул байгаад байна. Тэгвэл төрийн өмчт компани боловсруулаад борлуулалтаа хийлтэй тийм. Тэр худалдаж авах тэр компани нь бол төрөөс дэмжиж хятад засгийн газрын төвшин тохироо хийлтэй тийм үү. Үгүй бол тэр одоо 3 компани нийлээд бид бол одоо борлуулалтын нэг сувагтай боллоо шүү. Гэт ингээд ярих юм бол арай л өөр. Тэгээ ийм одоо оролдлогыг уг нь бол төрийн талаас хувийн компаниуд одоо Energy Resource ч юм уу төрийн одоо орон нутгийн өмчт 5 толгойроо ч юм уу ингээд санал болгоод явуул уг нь зүг байгаад байгаа байхгүй. Манайхан ч одоо бол ямар байдалтай явж байгааг ойлгомжтой байна шүү дээ. Нэг худалдаа авагчтай. Өнгөрсөн жилийн хувьд нүүрсний олборлолт
Хэвийн хэмжээнд өссөн үзүүлэлттэй байсан боловч тийм ээ. Одоо экспорт нь гаргасан үзүүлэлт нь буурчихсан байх жишээтэй. Гэтэл бид дэд бүтцийн асуудлыг хүртэл шийдэж чадахгүй ингээд маргаан үсгээл улс төрчөө сууж байна л та. Зүгээр яг хувийн хвшилд ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр та юг хурдлуулаасаа төрүүлээсэй гэж боддог бай. Би одоо сүүлийн үед бол баг 3 орчим сая монголчууд бүгдээрээ л тэр төмөр замын хурдан бариад дуусгах чашаал гэж хүсэж байна гэж харж байгаа байхгүй. Тэгээ Facebook, Twitter орчин тэгээд найз нөхдөд уулзаад байхад тэр төмөр зам хурдан баригдчихвал одоо манай нүүрсний үйлдвэрлэл нэлээд сайн өсөлттэй явах юм билээ. Би ажлын байртай болох юм билээ гэж ярьж байгаа шүү дээ. Тэр нь одоо хурдан дуусчихсаа л гэж бодож байна. Яг үн. Тэгтээ дуусахтаа бас учиртай. Нэг өргөн нарийн үг гэдэг асуудал байна шүү дээ. Харин нарийн үйл уг нь зүгээр л дээ. Ягаад тэгэхээр энэ зах зээл гэдэг нь чи өөрөө биднийг одоо зогсоочлаа шүү дээ. Тэгэд нэг одоо нэг тийм хавхнээгээд тэрүүгээр одоо бүх эрд соёлыг гойж явчих юм шиг нэг хэсэг ойлгосон. Үн өндөр үед. А гэтэл зах зээл өнөөдөр өөрөө биднийг хязгаарлаа. Бид нар 100 сая тонноос гаргая гэдэг чи өнөөдөр чүүчээ 16 сая 18 сая тонныг л гаргаж чадчихсан. Улс орныхоо хэмжээд ерөнхий сайд нь бараг сар болгон эднэс 5-7 гэж ярьж байна тийм үү? Ингэжээс нэг арай хийж борлуулж байгаа байхгүй юу? Тэ? Бид хэдийг дотооддоо ингээ өсөлдөж явах хооронд гадаадын зах зээл чинь одоо ганц одоо худалдаа авах юм одоо тийм ээ атхандаа оруулах юм одоо боломж нэгдэжээд байж орчин холбооны улс. Тэгэхээр энэ бүхний одоо өсөлтөнд тунд бидэнд юу хэрэгтэй? Бид нэр одоо яг нэг үлгэд манай одоо төр засгийн тэргүүнүүд болвол маш сайн одоо маркетинг менежер хиймээр хэмжилнэ. Одоо Монголдо ингээ суудах ш. Одоо Лондон ч юм уу тийм Хонконг өөр босоод газрууд биш тэр хөрөнгө оруулалтаа Монголдо бол энэ хөрөнгө оруулалтын хуулийг нэгдүгээр сурталчилмаар байна. Өрсөлдөх чадвар нь бид нар хөрөнгө татчихж л том бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж чадна шүү дээ. Тэгэхээр энэ сурталчилгааны ажлаа бол 14 онд бол баг сурталчилгааны жилгээ зарлцсан ч яах. Тэгээ хиймээр байгаа байхгүй. Тэ? Хоёр дахь том асуудал бол энэ геополитикийн асуудал шүү дээ. Одоо Монголыг тойроод бол үндсэндээ Орос хойгуур нь ингээд Сибирээр хятадтай холбогдчихлаа дэд бүтцээрээ. Тэгээ Сибирийн тэр аюул том нүүрс том байсан. Оросын нүүрс нь эзэн баг 45 байдаг гэж. Би хятадтай алдчих юм бол тэгээд одоо нэг урдуур бол одоо ингээд Казахстанаар дамжаад ингээд бас ингээд явчлаа тэгээ торгоны замын төсөл. Бид нар ингээд яг үнд хоцорч байгаа байхгүй. Энэ одоо хоёр одоо шугамтай бид яаж холбогдох юм бэ? Тэ? Нэг хоёрдугаар нь төмөр замын бодлого биднэрт илүү нэг транзит тээвэр чиглэсэн төмөр замын бодлого байх хэрэгтэй юм. Магадгүй тэр яг манай хойно байгаа ч бас Оросууд маш хэрчим хүчин нүүртэй шүү дээ. Хятадс хэрэглээ байж байгаа. Тэгээ шууд зүгээр одоо магадгүй тийм нүүрс тээврийн том транзит ганц шугам бас ингээд татчих юм бол нүүрсээ зүгээр олборлоод ингээд зовж явах шүү дээ. Нүүрс тээвэрлдээс боломж олох бодлого байна. Тэгэхээр энэ дэд бүтцийн геополитик юм дээр хоёр хөрстөг бол бид хөлдөн сумаар. Тэгээ их цан гаргаад тийм ээ. Одоо бид бол томроод ах шаардлага байхгүй болчихгүй. Тэгээ гуух хэрэгтэй одоо манай нэг өчөөхөн нүүсийг авчаачаа гэж гуух хэрэгтэй байхгүй. Хэдэн тэрбум нүүс хэрэглэж хахад бид за нэг 50 сая тоо 60 сая тоо нүүрстэй гэл гуух хэрэгтэй байхгүй. За баярлаа. Би энэ сарын 22-нд болох байгаа Code Mongolia 2014 чуулга уулзалтын талаар Glogex компани тууцын зарга Нарбаатартай ярилцсан. За ярилцлагын доор дараа өргөжлүүлье. Бидний ярилцлагын эхний хэсэг за үнэхээр экспортын одоо нүүрсний асуудал ярьсан бол бид дотооддоо хэрэглэж байгаа нүүрсний асуудлыг ер нь хэрхэн яаж шийдвэрлэх ёстой юм бэ гэдэг талаар ярилцъя. Хамт та бүхэндээ баярлалаа. Ярилцлагаас цааш нь үргэлжлүүлье. Glogex компани тууцын дарга Нарбаатар миний өнөөдрийн зочин байгаа. Тэгэхээр үнэхээр бид одоо цахилгаан станцуудад хэрэглэж байгаа энэ нүүрсээ чанартай байлгах гэдэг юм уу, сайн чанарын байлгах хамт бол юу хийх ёстой юм бэ? Энэ тал дээр ямар нэгэн бодлого байгаа юу? Ер нь бол 3 том одоо эрчим хүчний одоо уурхай байна. Одоо энэ бол манай төвийн эрчим хүчний системийг одоо бүхэлдэн цахилгаан шарын гол шивэ багнаар. Тэгээ өнөөдөр би сая ашиг нолболын газраас энэ Code Mongolia чуулгантай зориулаад ашиг нолболын газраас тусгаас юм тохимол гаргаж өгсөн л дээ. Энэ бол бас их айтайхан статистик мэдээлэлтэй тоол. Харсан чинь за шарын гол бол тоон тутамд 1700 төгрөгийн алдагталтай. Багнуур бас нэг 750 төгрөг. Шивэ бол нэг 3500 жил. Дандаа алдагталтай. 14 оны бизнес план дандаа алдагталтай байхгүй. Тэгсээр нэг компани л дор хаяж 70-80 тэрбумын өртөө байхгүй. Тэгээ энэ алдагталтай нүүрс борлуулад энэ өөрөө хизээ нөхөж дуусах юм бэ гэдэг асуудал байна. За эдийн засгийн утгаарнахаар ингээд ер нь бол санхүүгийн үзүүлэлт хахад дандаа тампуурсан компаниуд тий. Одоо шивээ ингээд багнуур. Яг санхүүгийн үзүүлэлт харах юм бол тампуурсан.
Голон цаана нүүц ингээд дид бүтсэн байгаа учраас хүчин чадлыг өргөдөх юм бол ашигтай ажиллана. Нэгж олбортын өртөг буурна. Ийм байж байгаа байхгүй. Шарын гол бол хувьчлагдаад үндсэндээ бол 10 онд хаагдана гэж суурах шүү дээ. Би бол оюутан байхдаа хаалтын төлөвлөгөө биччихсэн байхгүй. Гэтэл хувьд үндсэндээ бүхлээрээ очсноор шарын гол бол менежмент нүүр байсан. Тэр дахиад бүр нүүсний нөөц 200 гаруй сая 5 оны хөтлөө яал. Тэгээ амьдралын хугацаанд одоо нүүсний өртгөн буураад одоо бүр угаах үйлдэл байх гэж. Тэгэхээр ингээ бас ерөнхийдөө харах юм бол энэ өртөг бууруулна гэдэг маань бол зөвхөн одоо нэг уурхан өрөө шийдэх асуудал биш юм. Энэ менежментийн аюул том асуудал байх юм байна. Ялангуяа энэ дампуурсан санхүүгийн үзүүлэлттэй энэ уурхан үйлдвэр уурхан газруудад тэр хувийн менежментийн илүү төлхөө оруулаач. Бүр болохгүй бол гэрээд олборлогчтой нүгэлдэ тий. Баг өртгөөр үнэхээр нүүс гаргаж чадна гэдгийг амлаж чадж байгаа гэрээд олборлогчтой өгөх юм бол бид нэр төвийн эрчим хүчний системд бол хямд өртөгтэй захиргаа нийлүүлж юу захиргаа гаргаж болно шүү дээ. Одоо тэр эдийн засгийн хувьд дампуурсан тэр компаниуд чинь одоо нүүрс өндөр өнөр өгвөл тэгээд тэр одоо алдагдлаа нөхөхийн тулд миний хэрэглэж байгаа захиргааны үнийг нэмэх гээд байна л та. Тийм шүү дээ. Яах вэ тэгээд? Харин тэгээд энэ дээр бодох хэрэгтэй байхгүй. Нөгөө нүүрсний уурханд болохоор хэлж байгаа. Ямар гоо хэмжилт гэхээр одоо энэ үн тарифыг нэмэхгүй бол бид нэ дампуурлаа гэж байгаа. Тэгэхээр нэг тэр талаас үнэнэлтэй. Тэгвэл энэ цахилгааны энэ үйлдвэрлэл бол яг нэг стратегийн бүтээгдэхүүн. Шууд манай одоо хэрэглэгчид шууд нунд нь очдог учраас төдийлөн бас нэмэхгүй. Нөгөө талаас бас популизм бас улс төр байдаг. Тийм учраас одоо яг хөө тэр үйлдвэрлэлийн өртгөө бууруулах юм дээр толгой гашлах хэрэгтэй байна. Шивээ аваа багнаар. Шивээ авааг нүүрсний уурхаа өмчлөлийн эзэн нь одоо сая бол төрийн өмчт эднэс хэмжээл рүү дийлэх юм шилжсэн шүү дээ. Багнууч бас шилжсэн байж байгаа. Тэгэхдээ тэгэл төр муу менежмент гэх гээд байна л да харин. Үгүй. Яа төрийн эзэмшилж байж байгаа тэр шивээ аваач нь тэгвэл тийм сайн болчихж байгаа юм бэ? Яа шарын гол чинь. Тэг өөрийнх нь үн чим чинь алдагталтай ажим усгүй шүү дээ. Тэг өдөр болгон санаа зовонд бодно. Тэ яах вэ гэд. Тэгэхдээ би бол төрийн өмс компаниуд бол бүгдээр муу гэж хэлэхгүй байгаа. Сая багнууны нүүрсний уурхай шинжилгээ засгийн газар гарч ирээд бас ажил нь бас арай жоохон өөр яваад байна. Би бол одоо яг нэг үг хэлэхэд багнууны нүүрсний уурхай 3.8 сая тонн ус олболж байгаа энэ жил. Гэхдээ яг тэр шинжилгээ засгийн газрын үед бол нүүрсний нөөцгүй болцсон баг босон хантай. Тэгээ техник технологи шинжилгээ байхгүй юу ч байхгүй байсан. Харин тэр багнууны шинэ захирал нь гарч ирээд бол маш сайн менежмент хийсэн байлаа. Одоо бол баг 500 мянган тонн нүүрсний нөөцтэй баг ачаад өгөхөд биелэн. Тэгэхээр нэг талаас бол нөгөө цахилгааныг таслахгүй байх үүрэгтэй шүү дээ. Гэхдээ тэр нөгөө нэг эрчимтэй үйлдвэрлэл явуулцаа цаана алдагдaltaй үйлдвэрч өөр нь хөрөмтлөгдөд ингээд байж. Тэгээ дампуурд юм байгаа үстэй. Тэгээ хэдэн жилийн дараа хэцүү дээ шүү дээ. Ер нь нүүрсний болгоо ер нь хэр зөв явагдаад байна. Одоо бол би тэр за экспортын нүүрсний хувьд бол нарийн цэргийн асуудлыг шийдчихвэл асар том дэвшил. Хууль эрхцээ оршин бид бол өсөлт чадвартай болсон гэж үзэж байна. Одоо бол бид дотоодын эрчим хүчний нүүрснийхаа салбарт анхаарах хэрэгтэй. Үнэхээр цаг нь болчих. Одоо 5 дахь захиргааны стандарт баригдан тийм үү? Энтэй холбоотой нүүрсний хэрэглээ нэмэгдэн. Ер нь бол эрчим хүчний дутагдал ороод эхэлсэн Монгол. Оросоос бол маш их захиргаа авч байгаа. Тэгэхээр энэ одоо 1-2 жилийн дараа бол магадгүй Улаанбаатарын нэлээд хэдэн айлын тог тасрахад бол гайх зүйл болчих гээд байна. Тэгэхээр энэ захиргааны станцыг хурдан барих, үүнтэй холбоотой багнуур шивээ аваагийн хүчин чадлыг өвтгөхийн төслүүдийг хурдан явуулах хэрэгтэй байгаа юм л та. Тэгээ би ганцхан хэлэх гээд байгаа. Нэг талаар би захиргааны үнийг бариад ингээд зар дэрэгдээ гэж тийм үү. Нөгөө талаар багнуур ингээд 7-800 сая тонн нүүрсний нөөцтэй. Шивээч одоо 2.7 тэрбум. Нэг нөөцтэй байгаа тийм үү. Нөгөө одоо зах зээлийн бус зарчмаар явахаар ерөөсөө зузаан ингээд нүүрсний хэсгээ олборлоод ашигла боловсруулсан тэр нүүрсээ эдийн засгийн зардал өндөртөө хайчаад яваад байгаа. Тэгэхээр баялагийг ийж бүрэн олборлох гэдэг нь ерөөсөө байхгүй болчихсон. 1 тонн нүүрс олборлох нь дахиад 1 тонн нүүрс хайж штэ. Тэгээ бид нар бол тэр байгалийн баялаг чинь хөгжсөхгүй юм байхгүй юу? Тэгэхээр боловсруулах. Тэгэхээр эдийн засгийн үр ашигтай ажиллах тэр үн тарифтай тэгээд өртгөө бас хэмээсэн тийм технологитой байж бид тэр одоо дахин нөхөгддөг тэр баялагийг хийж бүрэн л олборлох хэрэгтэй. Нүүрсийн салбарт хэрэглэж байгаа тэр технологийн шинжилэл ер нь хэр хийгдэж байна? Одоо нүүрс тарай одоо компани хувьд тийм. Манайх бол нүүрс ухтгүй холборлдог компани. Бид нар бол консалтинг компани. За. Тэгээ ерөнхийдөө яаж одоо тэр 1 тонн нүүрсний өвтгийг бууруулах вэ? Яаж хаягдл бохирдлыг бууруулах вэ? Яавал эдийн засгийн хамгийн өндөр өгөөчтэй байх вэ? Тооцоолдог компани л 4 жил зохион байгуулж байгаа гэж шүү дээ тийм ээ. 4 жилийн хугацаанд тэр техникийн шинжилэл ер нь хийгдэж. Маш сайн технологиуд орж ирж байгаа. Тэгээ эндээс бол би их ажил хэрэг болгож байгаа юм байна гэж ойлгосон л та.
сая бас дахиад дэлхийд тэр аш нутгийн газрын тэр энэ жил гаргасан Call Mongolia зориулсан тохиромлоос уншсан чинь түрүү жил нөгөө Америкийн Raver хийж гэдэг компани орж ирсэн. Тэр нөгөө нүүрсний эрчим хүчний хүрэн нүүрсний ордууд дээр олборлохоос өмнө ингээд цаанагууд одоо өрөмдөд тэгээ хийг нь авчдаг. Тэгээ дараа нь бол олборлоход нүүрсийг авчдаг. Ийм технологи танилцуулж ирсэн байна. Тэгсэн чинь сая тэр Mac компанитай нийлээд нарийн сготын ордыг хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тэгээ ингээд шинэ технологиос нэвтэж чинь тийм. Бас тэр Giftgen гэдэг компани байж байгаа. Нүүрсний англи олборлолтой. Тэр бол одоо ерөөсөө эдийн засгийн ашиггүй ийм нэмхэн одоо нүүрсийг чулуутай хөрстэй холдоод ингээд элчтэн мэтлэн буурдаг тийм муу нүүрсийг бол ерөөсөө цэврээр нь олборлол ямар ч угааж баяжуулах шаардлагагүйгээр шууд одоо цахилгаан станцд нийлүүлэх болцоотой тийм технологи. Хөрөнгө оруулалт багтаа авсаарах тэгэхээр бүтээн биендэртэй. Тэгтэл энэ технологи бол багнуурын уурхаа дээр бол одоо үйлдвэрлэлийн туршилт нь хийгдэж байна. Шивээ аваа дээр бол бас тодорхой хэмжээнд яригдчих юм билээ. Ингэхээр магадгүй бидний нөгөө зориод байгаа Call Mongolia-гийн зорилго маань яг тухайн өдрөө бол мэддэхгүй 2-3 жилийн дараагаас бол гарч ирэх юм байна гэж ойлгож байгаа. Call Mongolia 2014-ийн гол зорилго. Call Mongolia 14 бид өрсөлдөх чадвар яаж дэвшүүлэх вэ гэж. Тэ. Энэ зах зээл бид нэр одоо сүүлийн байранд орохгүй тулд одоо бүх сүүлээ тэгж ярив. Юу их хэвтэй вэ гэдэг л асуудал байна л дээ. Тэгээ энийг бол олон талаас нь ярина. 14 онд шинээр одоо нэмэгдэж байгаа хоёр гол сешн бол яг энэ дотоодын эрчим хүчний нүүрс анхаарсан. Энэ эрчим хүчний бүтээн байгуулалтаа дулааны станцуудын бүтээн байгуулалттай холбоотой дотоодын эрчим хүчний нүүрснийхээ төлөвлөлт технологийн шинжилтийг яаж авч явах юм гэдэг асуудал хурцаар тавигдана. Дээрээс нэмэгдээд одоо Energy Resource Mac гэдэг за цайтам нууртай байгаа компаниуд бүгд нүүр шингүүлэх техник эдийн засгийн үндслээр нь дуусгачих. Дараагийн шат бол одоо санхүүжилтийн асуудал яригдах гэж. Тэгэхээр энэ одоо нүүрсийг гүн боловсруулах, шингэрүүлэх, хийжүүлэх асуудлыг бодиттой ажил хийж байдлаар хөрөнгө оруулалтад ярилцах нь дээ. Тэгэхээр энэ байдлаараа бол нэлээд анхаарал татсан бас болох гэдэг. Яг өмнөх жилийн Call Mongolia-д бас өөр онцгой болох нь. Таны ингэдэг тэмдэг их анхаарал татдаг юм л да. Өөр хачин ч юм уу тодорхойлж өгөхгүй юу? Энэ манай Монголын уулуурхайн клуб гэж байгууллага бид нар бас 4 жилийн өмнө байгуулсан. Энэ 4 жилийн юм бол бодож байна. Call Mongolia 4 жилийн хаваад тэмдэглэн шүү дээ. Тэгээд яг тэр үед бол бид бас энэ Монголын уулуурхайн клуб гэдэг байгууллага байгуулсан байхгүй. Тэгээд яагаад гэвэл тэр үед бол нөгөө иргэний хөдөлгөөнийхний байр суурь маш их уулуурхайг шүмжилдэг, буруу тий одоо байгаль орчин зүтгэдэг. Нөгөө талаас уулуурхайн ассоциац бол асар тийм нөгөө хурц байдлаар асуудыг тавьдаг. Холбоо гэдэг утгаараа төр засагч нар чинь өдөр тутмал буудаад л тий. Тэгээд иргэний хөдөлгөөнтэй байлдаад л ингээ нэг тийм одоо бараг л үндсэндээ бол уулуурхайн салбарт чинь бол хэдэн талаас одоо төр засаг холбоод иргэний хөдөлгөөн гооч бол учир болохгүй ингээ байлдаж байна шүү дээ. Тэр бид нар юу гэж асуусан гэхээр ингээд бие бинийгээ шүүмжлэх тахаар асуудал явагддаг юм байна. Тэгэхээр магадгүй топ төвшинний одоо гол үйлдвэрлэгч нар хөрөнгө оруулагч нар хамтраад тийм лобби одоо клуб болох хэрэгтэй байна гэж ойлгосон байхгүй. Гэхдээ тэрийг бол нэг тийм тэмцлийн журмаар биш. Клуб дээр бодлого толгойч нь ураад ярилцаа зөв талаас нь ойлгуулдаг. Нөгөө талын бас хүмүүс бас урддаг. Гэхдээ одоо ямар нэгэн байдлаар тийм энэ бол манай салбарын хөгжил хэрэгтэй зүйл байсан. Өөрөөр асуудыг ярьж шийдвэрлэж болдго юм байна. Харилцаа ойлголт тийм. Тэгээд дээрэс нь клуб бол бас престижний гэдэг байхгүй. Яг тэгэхээр дандаа нөгөө компани CEO бас престижний одоо өндөр түвшний шийдвэр гаргах төлөөлөгч нар байдаг учраас тэнд бол илүү ажил хэрэг яриа бас зангаагүй. Цаа кофе уу, цариндаа бол пиво шүү дээ. Тэгж ярьдаг. Тэгэхээр энэ бол бас нэг асуудлыг шийдэх бас нэг арга зам байхгүй. Нөгөө талаараа их олон сайхан найз нөхдөдтэй болдгийг. Тэгээ нэтворк хийдэг тий. Тэгээ мэдлэгээ хуваалцдаг. Ийм л клуб л тийм. Манай клубын 4 жилээ бас болж байгаа. За танд баяр хүргэе. Тэгээд Call Mongolia дээр бол бас бид нар бас нэлээд ийм тэмдэгтэй бас хүмүүс харагдах гэж бодож байгаа. За ярих үзэгчдээ энэ сарын 22-нд зохион болгох Call Mongolia 2014 чуулга уулзалтын талаар би үзэгч та бүхэн мэдээлэл өглөө. За үнэхээр Монголын нүүрсний салбарыг одоо шинэ шатанд гаргахын тулд төр хувийн хвшлийн одоо харилцаа түншлэл ямар хэмжээнд байх ёстой, юун дээр тэд хамтарч юун дээр төр гараа хошин татах ёстой юм гэдэг талаар бас тодорхой мэдээлэл олон нийтэд өгсөн байх гэж бодож байна. За юу тач уул уурхайхан маань нүүрсний салбарын маань ярилцж байна. Ингээд миний өнөөдрийн зочин Glogex компани тооцын дараах Наранбаатар байлаа. Танд баярлалаа амжилт хүсье. Баярлалаа танд. За баярлалаа. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.